Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За бид нар ингээ Word програм дээр ингээ бичиг баримт боловсруулах явцад зарим одоо ингээ босоо байгаа цаасны хэлбэрийг юм хэвтэй болгох шаардлага гардаг. Тэгээд энийг яаж хийдэг юм бэ гэдэг нэг ганц нэг хүмүүсээс асуулт ирсэн учраас энийг ер нь бичлэг болгоод ингээ оруулж гэж бодлоо. За үнийг яаж хийх вэ гэхээр айгүй амархан. За одоо бүгдээрээ энэ зөвхөн энэ зургийг одоо энэ хуудсыг хөндлөн болгоё. За тэхийн тулд яах вэ гэхээр одоо зөвхөн энэ зургийг нэг хуудсан дээр байршуулад хөндлөн болгоё. За тэхийн тулд нөгөө тухайн за яг өмнөх хуудсных намын төгсгөл дээр нь авчиж агаад энэ break layout гэсэн тав буюусны энэ break гэдгийнх нь энэ next page гэдгийг дарж. За тэгээд энэ зураг зөвхөн ганцаарангийн нэг хуудсан дээр байршлая гэдэг үл энэ бусад энэс зурнаас доошх мэдээлэл нь дараагийн хуудсан дээр байршнаа гэдгийг зааж өгөх тулд ийм архаил мөн layout-ныгаа break-ийн энэ next page гэснийг дарж. За тэгээ энэ нөгөө мэдээлэл маань дараагийн хуудас руу орчлоо тийм. Одоо бүгдээрээ энэ хуудасаа хөндлөн болгож байгаа болохоор энэ хуудасныгаа хамгийн их ингэж курсороо байршуулж хагаад layout гээд энэ orientation гэдэг энэ пэйж хуудасны хөндлөн бусааг тохируулдаг энэ зүйл байгаа тийм. Эндээсээ бүгдээрээ length gaps гэдгийг дарж. За ингээл бид нарын болчихлоо.